бол өөр асуудал. Эннээс өөрөөр одоо хүний нөөцийн шинтгэл хийх тийм бололцоо бол Монгол байхгүй. Матаасаар л одоо тэрийг халаадаг, энийг халаадаг, тэр болдгоо гэж л одоо төврээр юм хийхгүй бол тэр бололцоо байхгүй. Асар их эсэргүүцэлтэй тулгарна. За хоёр дугаарт нь бол хуульчлыг бэлдэх, мэрэгжлийг дээшлүүлэх, тогтолцоог бүрдүүлэх асуудал Монголд бол усаагаар шиг болсон. Монгол улсд бол мэрэгсэн хуульчийг бэлтгэдэг нэг сургууль байдаггүй. Монгол Улсын их сургуулийн хуулийн сургуульчдэр энэ олон хуулийн хувийн сургууль бол бид юу бэлтгэдэг вэ гэхээр эрх зүйч бэлддэг. Эрх зүйчийг бэлтгэсний дараагаар тэр хуульч гэдгээр ажилуулахын тулд дэлхийн улс орнууд 2-4 жилийн хооронд бол law school гэдэг юмар жинхэнэ одоо шүүгч ингэж ажилтгийн, прокурор ингэж ажилтгийн, өмгөөлөгч ингэж ажилтдаг гэдэг зүйлийг 2-4 жил зааж өгөөд сертификат олгодог. А бид нар бол яадгүй вөхөр зүгээр эрх зүйч бэлдчихэл зүгээр шалгаад байдаг. Шалгалт аваад байдаг. Яах гэж шалгаад байдгийг мэддэг. Шалгахаар тэр хүний мэдлэг сайжирчдаг юм уу юм мэдэхгүй. Зүгээр л одоо хоосон шалгаад байдаг. Сургалт явуулахгүй. Энэ намар манай хуулийн сургууль яг энэ асуудлаар олон улсын симпозиум зохион байгуулсан. Гадаадын эрдэмтэд энэ дээр илтгэл тавиад та нар энийгээ засаач гэдэг дээр бол бидэнд бол том рекомендашн өгсөн. Тэгэхээр наран гэрэл өгшөлт хоёр бол одоо энэ асуудлыг одоо хууль зүйн яамд тавьдаг юм уу, яадаг юм гээд одоо бид хоёр бол үнэн чанартай бодож сууж байгаа байхгүй. Тэгэхгүйгээр бид нар бол мэрэгсэн хуульчийг бэлтгэж чадахгүй. Аймгийн шүүхийн ерөнхий шүүгч судалгаараа бол ууцдаг ингэж энэ хувийн сургууль төгсөөд ирсэн хүүхдүүд одоо ингээд шүүгч болоод хүрээд ирэх юм ерөнхийлөгчийн зарлагтай. Бид яалтаа нэлээ. Энэ хүн хэрэг шийдэх нь мэтгээл хэрэг үүсгэж мэдэхгүй хүн ирэх юмаа гэж байгаа байхгүй. Олгоодгүй тийм юмыг л одоо бид нэр шүүгч гэж чад тэрнээс одоо тэр их том юм яриад шаардаа сууж явах болцоо байхгүй шүү. Тэгэхээр хүнээ бэлтгэдэг тогтолцоог бол одоо энэ шүүхийн шинтгэлийн хүрээнд бол байгуулах ёстой. Хамгийн түрүү энэ law school гэж юм байгуулах ёстой. Энэ law school гэдгийнх нь эх орн нь бол Америкийн туршлагаар. Бид нар бол хуулийн сургуулиуд зүгээр нэрлээд байдаг боловч тэр үйл ажиллагаа нь өөр байдаг. За шүүгчдийг сонгон шалгаруулах томилгоог шударга хариуцлагатай болгох гэдэг асуудал бол их чухал. Үүний тулд яах ёстой вэ гэхээр бид нар бол тоон юмын шалгаад байдаг. Хуулийн зүйл даалт цээжилснийг нь одоо тестээр шалгаад байдаг. Одоо чадварыг нь шалгая, тэр хүний чанарыг нь шалгая. Олон улсын шүүх судалдаг эрдэмтэд юу гэж бодож байгаа гэхээр тэр хүний мэдлэгээс илүү judicial temperament-ыг нь шалгаач гэдэг асуудлыг маш хүчтэй тавьж байна. Зарим хүн бол төрөлхөөс аимхаа булчгаар бөөрөнхий байдаг. Тийм хүнийг шүүгчээ алах атгуулахгүй л гэсэн үг байхгүй. За дараа нь шүүхийн ажилтны шүүгчдийн тоог нэмэгдүүлэх асуудал бол чухал байгаа. Энэ бол 3 хотын хэмжээнд байх. Хөдөө аймагуудад энэ асуудал байхгүй. За шүүгчийн миний цаг хэтэрчлээ одоо яах вэ? Өнөөдөр жогчтой олонтаа уулзаж ярьж байгаа бас миний одоо орон зооны бусаар над зөвлөж байгаа чимэд байтаа мөн одоо орон зооны бусаар зөвлөж байгаа. Тэгэхээр энд хийх шаардлагатай ажлууд олон байгаа. Бид нар хамгийн гол нь энэ өөрчлөлт шинтгэлийн ажлыг зөв хийх хэрэгтэй. Зөв хийнэ гэдэг бол одоо тэр хэрэгжих талаасаа, онлынхаа талаасаа, амьдрал талаасаа зөв үр дүнтэй болоосоо гэж бодож байгаа. Нэг юм сайн санаад хийдэг, тэр нь дандаа муу үр дүнд хүрж идэг. Нэг л ийм л ажилтаа болчиход байгаа. Тэгэхээр сайн санаад хийсэн тэр үр дүнг яг сайн арга хэрэгслэр, сайн боломжоор одоо сайн хуулийн нөхцлөөр хийя гэж ингэж бодож байгаамаа. Түрүүн би танилцуулахдаа нэг 4 зүйлийг хэлсэн. Ерөнхийдөө энэ шүүхийн шинтгэл хийх ийм одоо 4 чиглэл байна. Тэр шүүх эрх мэдлийн байгууллагуудын саналыг сонсож байгаа. Тэр одоо Монголд болсон хууль тогтоомжуудыг судалж байгаа. Олон улсын хууль тогтоомж тэр бүхнийг сонсох. Тэгээд энэ дээр тулгуурлаад бусад одоо манай байгууллагуудын 20 жил одоо бэлдсэн байгаа тэр санал дүгнэлтүүд дээр тулгуурлана гэж би 4 зүйлийг хэлсэн. Сая бол ингээд Чимдугаан бэлдэд танилцуулсан танилцуулга байна. Дүндор жогшин одоо хийж байгаа энэ танилцуулга байна. Тэгэхээр энд хүн бүхэн ялангуяа шүүх эрх мэдлийн одоо байгууллагуудын хүмүүсийн санаа оноо тусаасаа гэж бодож байгаа. Тэгээ нөгөө талаас ард иргэдийн маань санаа оноо тусаасаа. Тэгээд энэнийг одоо бид ингээд цаасан дээр буулгаад үнэхээр ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хуруу дараад хэлчихээр хүн бүхэнд мэдрэгдсэн үнэхээр хийж чадсан хэдэн ийм одоо чухал шинтгэлийн ийм арга хэмжээ алхамтай болох юмсан. Монголд энэ шүүх эрх мэдлийн шинтгэл хэрэгтэй байна уу гэвэл одоо хүн бүхэн хэрэгтэй гэж хэлэх байх. Энэнийг одоо гол шийддэг газар нь энэнийг хэлдэг газар бол ард түмэн шүү дээ. Тэгэхээр л үнэхээр ард түмний сэтгэл ханамж байхгүй, ард түмэн
одоо иргэдийн дийлэнх олонх нь энд шинтгэл хэрэгтэй байна, өөрчлөлт хэрэгтэй байна гэж хэлж байхад бид энэнийг хийхгүй сууж яана гэж байж болохгүй л дээ. Гэхдээ энэ өөрчлөлтийг нэг хүний юм уу нэг эрх мэдлэлтний одоо дур зоргоор харж байгаагаар тэр хүний одоо санаа зоргоор хийж ерөөсөө болохгүй. Энийг бол хувийн сэдэлтэй биш, хуулийн үндэстэй л энэ шинтгэлийг хийя гэсэн ийм л бодол байгаа. Тэгээ хамгийн гол бас нэг бодож байгаа юм бол манад аливаа энэ ажил хийх гэхээр санаачлагчийн одоо асуудал би санаачилсан, би хэрэгжүүлсэн гэдэг. Монгол улсын ерөнхийлөгчд бол медаль хэрэггүй гэж бодож байгаа. Энэ дээр хууль зүйн яамн чирчимтэй оролцоосоо, шүүхэн чирчимтэй оролцоосоо, прокурорын чирчимтэй оролцоосоо, судлаачийн чирчимтэй оролцоосоо гэж бодож байгаа. Тэгээд тэр хөтөлбөрийг одоо санаачилж байгаа, хэрэгжүүлж байгаа, өргөн барьж байгаа субъект нь шаардлагатай бол засгийн газар нь ч байдаг, шаардлагатай бол одоо бусад өргөн барьдаг эрх мэдэл бүхий хүмүүс нь байдаг. Хамгийн гол нь хийх гэж байгаа тэр шинтгэл маань өөрөө ард олны тэр эрх ашгийг хангасан үнэхээр хэрэгжиж чадах, амьдрал бууж чадах ийм л зүйл байх ёстой. Энэ дээр ерөнхийлөгч хараа хяналтаа тавьж хэрэгжүүлэх ёстой. Энд бас тодорхой механизмуд байдаг. Хууль батлагдаад гараад ирэхээр нэг тийм хэрэг маргаан үүсгээл хориг тавиад суудаг биш. Өмнө нь үнэхээр ярьсаар байгаа тэр хууль нь боломжийн тийм хууль болж гаргах дээр нь бас туслах. Тэгээд би ер нь засгийн газартаа, ерөнхий сайттай, хууль зүйн сайттай уулзаж ярьж байгаа. Их хурлын дарга, их хурлын удирдлагуудтай ч ярьж байгаа. За энэ шүүх эрх мэдлийн шинтгэлийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудал дээр ямар нэгэн асуудал их хурл хэлэлцэх гэж байгаа бол ерөнхийлөгчийн сандыг заавал авнаа. Ер нь энэ хуулиудыг ерөнхийлөгч санаачилж оруулъя гэж бодож байгаа. Тийм учраас одоо ингээд булаацалдаал нэг багш, нэг улсууд энэ тэнд гарцсан би хууль оруулах гэж, нэг их хурлын гишүүн гарцсан би ийм юм хийх гэж гээд яваад байдаг. Тэр хүмүүсийн санаачлага сайн, тэр хүмүүстэй ч би заримтай нь уулзж байгаа. Хэдүүлээ хамтраад ажил. Тэгээ өөрт байгаа хуулийн ард түмний сонголтоор өгсөн, тэгээд хуулийн энэ бүрэн эрх бусад зүйлүүдийг ашиглаад зөв байдлаар хэрэгжүүлье. Ингэж одоо хуулийнхаа асуудлыг оруулах нь зөв болов уу гэж ингэж бодож байгаа. Ингээд нэг талаар харахаар маш их өргөн хүрээний асуудал байгаа. Нөгөө талаар харахаар бас хийчих шаардлагатай цаг нь үлдсэн олон асуудлууд байгаа. Манайхан босч ирээд асуудаг одоо шүүх эрх мэдлийн асуудал хөндөгдөж байна. Үндсэн хуулийн хүрээнд байх, үндсэн хуулийг өөрчилж хийх юм уу гэх. Тэгэхээр өнөөдрийн байгаа үндсэн хуулийнхаа хүрээнд бид хийж чадах юм юу вэ? Маш олон ажлуудыг бид хийж чадна үндсэн хуулийнхаа хүрээнд. Үндсэн хуулинд өөрчлөлт ороод сайжраад ингээд цаашаа явлаа гэж бодоход тэр нь бас хийцэн байгаа ажилд нэг нөлөөлөхгүйгээр бас харж болно. Иймэрхүү байдлаар тэр ач холбогдол хүлээгдэж байгаа нийгмийн захиалга тэр бүхнийг ингэж одоо зохицуулж хийж болно. Тэгээд энд нэг юм ярихаар л манад хамгийн түрүү нэг тийм сөрөг тал гарч ирдэг. Одоо нэг тийм сөрж, хашгирч, нэг нь шаардаж, нөгөөх нь шаардуулж хийж байгаа маягаар асуудлыг шийдэхэ болио. Одоо 20 жилийн хугацаанд ерөнхийдөө бид нар ойлголоо. Юу хийх хэрэгтэй? Энд улс төр далав хашиж байгаа улсууд, үүрэг гүйцэтгэж байгаа улсууд тодорхой хугацаанд, тодорхой цаг хугацаанд ямар зүйлийг засаад энэ ард түмний амьдрал, энэ одоо нийгмийн амьдрал зөв болгоо тэр дэг журмын тогтоож өгөө тэр нь ингээд хэрэгжээд явдаг болох юм бэ гэдэг энэ зүйлийг л бид эхлүүлэх хийх шаардлагатай. Тэгэхээр энэ талаас нь харах юм бол ерөнхийдөө ач холбогдлыг бас ингэж одоо гаргаж харж болж байгаа. Тэгээ шүүх эрх мэдлийн шинтгэл гэдгээ яаж харж байгаа вэ гэвэл иргэн хүн ямар нэгэн асуудал үүслээ одоо хэрэг маргаан үүслээч гэдэг юм уу тэрнээс ахуулаад тэр шүүхийн шийдвэр биелүүлдэг, шүүхийн шийдвэр биелэгдэх тэр бүрэн хүрээгээр нь бас авч харъя. Сая одоо чим дугаач хэлсэн, дүндэнд орж багш хэлсэн тэр прокурорын байгууллагатай холбоотой, мөрдөн байцаагтай холбоотой, шүүхтэй холбоотой, шүүхийн ерөнхий зөвлөлтөй холбоотой, цагдаатай холбоотой гэж ингээд аваад үзэх юм бол үнэхээр тогтолцооны шинжтэй хийчих шаардлагатай олон жил ярьсан маш том асуудлын